За хайдаггүй. За, сайн болтгоо юу байна? Тайван да. За өнгөрсөн 7 хоногийн ажил төрөл давгүй. Оо, давгүй. Нилийн загвууллаа. Тэрний өмнөх 7 хоног бас Монголд 3 онцод ирлээ. Монгол хөтөн байна уу? Монгол бүр амар хөтөн байлаа. Солонгосоос хөтөн байна уу? Солонгосоос амар хөтөн байна. Хасах 47 өрсөн. За энэ 7 хоногийн онцлог 5 мэдээг танилцуулж. Энэ 7 хоногийн маш олон зүйлс бас боллоо. Аха. За энэ 7 хоногийн мэдээж хамгийн том мэдээ бол World Economic Forum те Davos одоо бий болж байгаа эдийн засгийн том одоо юу гэдэг эдийн засгийн том форум болсон чуулган. За тэрийг хоёлаа ярилцгаа. За Apple нөгөө Gemini-тай хамтрахаар болсон. Одоо өөрийнхөө Siri-г өмнө нь бол OpenAI-тай хамтардаг байсан бол Gemini-г сонголоо. За тэгээд яагаад тэрийг сонгов тэр талаар хоёлаа ярилцсан. За гурав дахь мэдээ нь болохоор за OpenAI ChatGPT-гээ дотроо ерөөсө хизээч зар сурчлагаа айд оруулахгүй гэж ярьдаг байсан Sam Altman энэ 7 хоног гинт айдыг оруулж эхэллээ. За тэр талаар хоёлаас ярилцсан. Дараагийн мэдээ болохоор Netflix. За Netflix компани болохоор урд өмнө ерөөсөө дандаа нэг тийм бизнесийн хувьд болохоор одоо нэг ашиг хуваалцдаг байсан мэлээ тий. Тэгээд энэ удаа баг түүхэндээ анх удаа Ben Affleck, Matt Damon-ы одоо бий болгосон компанитай нийлээд шал өөр нэг тийм бизнес моделлийн одоо дийл хийсэн мэлээ. Тэгэхээр тэр талаар хоёлаа бас ярилцаад. За тэгээд тав дахь буюу хамгийн сүүлийн мэдэн дээр болохоор TikTok аа тий. TikTok-ийн одоо Америкийн үйл ажиллагаа нь бол яг одоо ингээд structure-ийн хувьд бол шийдэгдсэн байна. Тэгэхээр тэрний үгс үгээ тэр талаар хоёлаа ярилцаад дуусгах юм байна. За тэгэхээр. За окей. Хоёлаа танаас сэдвээс эхлэе. За окей. Тэгээ. Ааха. Тэгэхээр хамгийн ихний сэдв ер нь Apple Gemini-тай холбоотой мэдээлэл 2-7 хоногийн турш ер нь сонин сэтгүүл медиа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар явлаа. Энэ талаар ярьж байгаа бас хүмүүс олон байх шиг байна. Тэгээ ер нь миний ойлгож байгаагаар бол Apple Gemini-г сонгож хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээ энэ ер нь юу болоод байна? Яагаад ийм үндэслэл гараад ирвэ? Хамтын ажиллагаа бий болов гэдэг дээр хоёлаа яриа эхэллээ. За би нөгөө iPhone барьдаг болохоор бас яг юу болоод байгаасаа мэдэхгүй байна. Гэтэ яг миний сонссноор миний уншиж ойлгосноор яг үнэн чиний хэлсэн шиг Apple Gemini буюу Google-ийг сонголоо партнераар. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 2024 онд ерөнхийдөө Apple гэдэг компани нэлээд одоо юунд ороод те одоо pressure дарамтанд ороод за энэ химэл оюухана одоо бусад компаниудтай ингээ харьцуулахад бас нэлээд жоохон хоцрогдмол байна. Тэгээд Siri-ний ерөнхийдөө ерөөс ажиллахгүй байна. Айгу муу ажилтаа гэд. Тэгэхээр өөрийнхөө тэр Siri буюу Apple Intelligence эдрийг ерөнхийдөө бий болгож тэрийг илүү сайжруулахын тулд ямар нэгэн одоо химэл оюуханы яг ChatGPT шиг тийм LLM бий болгодог компанитай бол хамтрах хэрэгтэй байсан. Тэгээ 2024 онд болохоор OpenAI-тай хамтраад тэгээд одоо iPhone дотроо чи ямар нэгэн query ч юм уу тэр ямар нэгэн асуулт авах юм бол тэр асуулт нь илүү хүндрэлтэй болоод эхлэх юм бол яхаарахгүй нөгөө ChatGPT рүү болохоор шийдээд байсан тий. Тэгээ тэрийг л одоо ерөнхийдөө сольж байгаа гэж бол би харсан. Тэгээ тэр нь одоо OpenAI-гийн ChatGPT биш Google-ийн Gemini-гаар ерөнхийдөө сольж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Миний зүгээс бол харахтаа яг таны хэлсэнчлээ ер нь бол би Apple-ийн бас нөгөө search engine өөрчлөгдөх болов уу гэж ер нь хараад байна. Цаашлаад энэ хамтын ажиллагаа бас урт хугацаанд үргэлжлэх юм бол тэгээд буцаасаа дүүргээ ороход бол OpenAI Gemini-гээ ярангуут яг энэ дээр large language model буюу энэ хоёрын өрсөлдөөний талаар бас ярих хэрэг гарна. Сүүлийн жилүүдэд бол сүүлийн саруудад бол Gemini-ийн өсөлт хэрэгцээ шаардлага бол нэлээд нэмэгдсэн харагдаж байна. Тэгээд өөрсдийнх нь нөгөө суур орчин тэгээ өгдөлд хандж байгаа одоо хамгаалт зэрэг бол Gemini илүү байна гэдэг одоо мэдээлэлүүд бол гараад байгаа. Тэгээ ер нь таны бодлоор яагаад Apple Gemini-г сонгож яагаад заавал Gemini-тай ингэж хамтан ажиллагаа байгуулваа гэдэг дээр. Тэгэхээр бидний харж байгаагаар болохоор ер нь тийм 3 том шалтгаан байна гэж хараад байгаа тий. За тэгэхээр яагаад Apple Gemini-г сонгох болов гэхээр 3 шалтгаан. Тэгэхээр эхнийх нь болохоор Apple гэдэг компани бидний анзаарснаар угаасаа яг энэ large LLM модель яг энэ химэл оюухны моделийг өөрсдөө бол ингээд одоо яг тэр салбарт бол ингээд хүч төрөн одоо өрсөлдөхгүй гэдгээ ерөнхийдөө бараг зарлчлаа. 2024 онд ч гэсэн OpenAI-тай хамтарсан. Одоо болохоор одоо Google-тай хамтарч байна. Тэгтээ тэргүй угаасаа яг энэ салбарт бол өөрсдөө бол яг хүч төрөн бол үзэлдэхгүй. Бид нар бол ингээд партнер хийнэ гэдэг санаагаа бол илэрхийллээ.
Тэгээд зүгээр тоогоор харж үзэх юм бол 2025 онд Apple одоо нөгөө CapEx гэдэг чинь нөгөө хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалт нь 13 тэрбум доллар байсан байгаа байхгүй. Тэгэхэд ингээ хажуудах Google жишээ нь 90 тэрбум долларын одоо зардалтай байсан хөрөнгө оруулалт ингээ хийсэн тий хэмэл оюухан руугаа. Тэгэхээр тэрэн дээр тэгтээ тэргөө хөрөнгө оруулалт хувьч гэсэн хамаагүй бага байсан байгаа. За тэгээ Apple компани бас нэг онцлог нь болохоор чи бусад одоо big tech компаниуд ингээ хараад үзэх юм бол тэд нар бүгд өөрсдийнхөө одоо нөгөө үүлэн технологи гэдэг cloud infrastructure бүгд өөр ингэсэн одоо үүлэн нөгөө дид бүтцтэй байгаа байхгүй тий Microsoft гэхэд өөрөө Azure гэдэг байгаа, Google болохоор Google Cloud тий, Amazon болохоор AWS ч юм уу тий. Тэгэхэд Apple болохоор өөрийнхөө яг энэ үүлэн технологио дандаа энэ 3 дахь hyperscaler гэдэг юм да. Hyperscaler хүмүүстээр тэдний дандаа тэр нэг cloud infrastructure нь болохоор одоо rent буюу түрээсэлж явдаг байгаа. Тийм ч учраас эн чинь бас яг энэ нэг LLM large model дээр ингээд шууд өрсөлдөд бас жоохон хүндрэлтэй юм болов уу гэж бас хүмүүс харж байсан. Тэгээд бас нэг шалтгаан нь ягаад өөрөө энийг хийхгүй байна вэ гэхээр Apple чинь нэгдүгээрт яг нэг хүний одоо security те security-г ингээд нэгт ингээд байлгадаг. Тэгээ Apple нэг on device AI-тэй гэсэн үг. On device гэдэг нь яг чиний iPhone дээр одоо суурьсан одоо нэг үүлэн технологи инфраструктур дэд бүтцээр байгаа AI биш яг чиний утсан дээр одоо нэг жижиг хэлбэрийн AI байгаа байхгүй юу? Тэр нь болохоор одоо чиний өдөр тутмын арай нэг одоо хэлбэрхэн үйлдэл таскуудыг бол ингээд хийх боломжтой. Тэрэн дээрээ илүү ерөнхийдөө тулгуурлаж ажиллаж байгаа. Түүнээс одоо нэг хиймэл том одоо AI LLM эсвэл нэг хоёулаа нэг AGI ерөнхий хиймэл оюухан элзэн дээр гэдэг чтэй. Тэр мөр бол ерөөсөө угаасаа оролцохгүй. Тим ялгаатай учраас тэгтээ тэргүй бид нар бол энэ одоо салбартад үзэлдэхгүй хин нэгэнтэй партнер хийнэ гэж. Энэ болохоор эхний шалтгаан. Хоёр дахь шалтгаан нь болохоор яг чиний хэлсэн шиг. Тэгтээ тэргөө за тэгвэл хинтээ партнер хийх вэ гэхээр нэг бол одоо ChatGPT байна, за Meta байна, одоо Llama байна, тэ юу ч байдیں۔ Тэгэхэд Gemini яг чиний хэлсэн шиг энэ Gemini-гийн хамгийн сүүлийнх нь version хамаагүй сайн болцсон тэ. Бараг OpenAI-гийн ChatGPT-гээс хэд дахин илүү болцсон гэж хүмүүс ингэж анзаараад байгаа. Тийм учраас за хамгийн бас дайггүй технологитой нь ерөнхийдөө партнер хийя гэдэг энэ бол хоёр дахь шалтгаан гэж магадгүй. За тэгээ гурав дахь буюу хамгийн сүүлийн шалтгаан энэ их сонирхолтой. Энэ нь болохоор ерөнхийдөө Apple, OpenAI хоёрын хооронд нь харилцаа жоохон одоо муудсан гэх юм уу? Муудсан тийм хандлага харагдсан. Жоохон бифтэй, cold fit жоохон бифтэй байгаа. Яагаад бифтэй байна вэ гэхээр John Ive гэдэг залуу байгаа. Энэ бол яг одоо Apple-ийн бас өмнө одоо Apple-ийн одоо ажилтан гэсэн үг тийм. Энэ хүн болохоор Chief Design Officer хүн байсан байхгүй юу? Яг тэгээ нөгөө Apple-ийн агуугаа Apple Store гэдэг штэ тийм. Тэр Apple Store-ыг яг ингээд Apple Store гэдэг нь офлайн орчин тийм офлайн орчинд одоо Apple Store руу ингээл орохоор айгүй гоё мэдрэмж нэг тийм премиум мэдрэмж төрдөг те. Манай John Ive чинь John Ive ерөнхий тийм hardware ямар нэгэн тийм дизайндаа бол бүр үнэхээр яг одоо гоцсон гэж юу нь бол харагддаг те. Тэгээд тэр болохоор OpenAI руу түрүү жил ороод тэгээд OpenAI ямар announcement хийсэн бэ гэхээр OpenAI өөрийн бас одоо юм смартфон hardware эднэрийг бол бий болгоно гэд тэгэн гут шууд Apple-тай одоо one on one шууд ингээд нөгөө нэг тулаад эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэн гут Apple за бид нар бол Google-ыг бол мэднэ. Google-тай айгүй олон жил бид нар хамтарсан. Одоо Google Search Engine-тэй ч гэсэн ерөнхийдөө ингээд олон жил ингээд хамт явчлаа. Google бол бидний том одоо өрсөлдөгч бол өрсөлдөгч. Тэгтээ бид нар энэ өрсөлдөгч, энэ өрсөлдөгчийг бол бид нар мэддэг өрсөлдөгч байгаа байхгүй юу. OpenAI Sam Altman гэдэг хүнийг бол бид нар бол мэдэхгүй байна. Эднэр бол ямар ч санаатай байж магадгүй юм байна. Тийм учраас эднэртэй бүр нэлээд зузаан байх бол дэм юм байна гэсэн үүднээс бас энэ relationship буюу энэ partnership ингээд дуусгаж байна гэж хүмүүс харж ах шиг байна. За та сая өөрөө хэллээ нөгөө Apple бэрдгүй хүн болохоор гэд. Тэгвэл за Samsung ер нь яаж явд юм бэ те? Энэ төрлийн жишг дээр ер нь яаж ажилт юм бэ гэдэг хальт ярих юм бол тийм Samsung Apple-тай бас нэлээд олон талаараа өнцгөөс яг нэг hardware device manufacturer буюу яг одоо нэг утас үйлдвэрлэгч гэдэг талаасаа бол бид нараас өөрийн гэсэн одоо cloud infrastructure дэд бүтцээр байхгүй тий бид нар өөрсдөө одоо дараачийн AGI юм уу LLM метр бүтээх бол сонирхол байхгүй мэдээж бид нар өөрсдийн дотоодын яг on device based хиймэл оюухан байгаа тэр нь Gauss гэдэг байгаа. Тэгэхээр би одоо жишээ нь ингээ ажил дээр бол дандаа өөрсдийнхөө одоо дотоод хиймэл оюуханы бүтээгдэхүүнүүдийг бүгдийг ингээд ашиглаж байгаа. Тэгээд Galaxy буюу бидний одоо ухаалаг утаснууд дээр бол Google буюу Gemini-тай бид нэр партнертай явж байгаа тийм. За хамгийн сүүлийн асуулт та нөгөө хөрөнгө оруулалт гэж ярьсан болохоор миний ойлгож байгаагаар бол Apple сонгосон ч гэсэндээ Apple буцаад Google-д төлбөр төлж байгаа гэж ойлгосон. Энэ нэг 5-6 жилд 5-6 тэрбум орчим доллараар үнэлэгдэх хэмжээний. Тэгэхээр ер нь буцаагаад Google Apple мөнгө төлөх юм уу? Эсвэл Apple Google төсвөр байх
хэрэгтэй юм уу? Гэхдээ төсвөр байх юм уу гэдэг дээр хуулиар. Тэгээ энэ надад айгуу сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл би зүгээр хувьдаа ингээд зүгээр хальт ингээд бодсон чинь яагаад Google Apple-д төлөхгүй байгаа нь те? Яагаад Apple энэ удаа Google-д төлж байгаа юм? Яагаад гэвэл нөгөө нэг өмнөх use case нь болохоор өмнөх жишээ нь болохоор Google өөрийнхөө search engine-ийг бүх Apple-ийн утсан дээр яг default одоо хайлтын одоо search engineer ингээд тавьсан тий. Тэгэн гут одоо Apple-ийн 1.3 1.5 тэрбум $5 тэрбум бүх одоо хэрэглэгчдэд Google search engine тэнд суулгагдсан байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн болгон Apple device-тэй байх юм бол Google search-ийг хэрэглэхэд тэндээс Google ерөнхийдөө одоо мөнгө хийж ин тий. Яаж мөнгө хийж ин вэхээр хэрэглэгчээсээ гэхээсээ илүүтэйгээр нөгөө нэг сурчлагаагаар айдаар хийж байгаа. Тийм учраас тэр чинь нөгөө distribution буюу access 1.3 одоо тэрбум хэрэглэгч рүү хүрэх одоо нөгөө нэг тийм access-ийг л авч байгаа байхгүй тий. Тэрэнд болохоор Google жил болгон Apple-д нэг дунджаар $20 тэрбум төлдөг байсан гэдэг. Энэ болохоор арай өөр жишээ гэж хараад байгаа. Яагаад гэвэл Apple болохоор өөрийнхөө Siri болон одоо бусад яг энэ on device based хиймэл оюуханы query буюу task-ууд дээр болохоор Gemini-гийн тусалцааг авч байгаа. Тэгээд энэ нөгөө нэг асуулт prompt гэж яриад. Гэхдээ prompt болгон дээр болохоор Google-д тодорхой хэмжээний зардал гарч байгаа тий. Ягаад гэвэл тэрий чинь бий болгохын тулд Google өөр ингэсэн дид бүтц төр cloud эднэр тий. Тэгэхээр энэ cloud infrastructure computing cost гэдэг байгаа байхгүй юу? Энэ зардлыг угаасаа Google хүртэж байгаа. Тэгээ Google оронд нь болохоор ямар ч мөнгө бол эндээс авахгүй байгаа шүү дээ. Энэ чинь Google search-ийг тийм айд эдэр байхгүй учраас энэ удаа харин эсрэгээрээ Apple Google-д одоо төлөх ёстой гэж хүмүүс бол хараад байгаа юм лээ. Тэгээ зарим сорсууд болохоор нэг жилийн 1-2 тэрбум $, Financial Times болохоор нэг 5-6 тэрбум $ингээд ярьсан. Тэгэхээр тийм учраас ерөнхийдөө энэ удаа бол Apple Google төлж байгаа. Тэгтээ бас зарим хүмүүс ч гэсэн энэ бол Apple Google-д төлөх ёсгүй гэж харж байгаа ч бас хүмүүс байлээ тий. За алгалаа. Тэгэхээр Apple болон Gemini-ийн хамтрлын хувьд гэхэд юм байна. Тэгээ мэдээж энэ жил ч гэсэндээ илүү одоо хамтрлын төвшөнд олон төрлийн зүйлсийг хийх байхаа гэж бодож байна. Хоёлаа тэгээ шууд дараагийнхаа. За тэгээ. За хоёр дахь сэдв болохоор эдийн засгийн чуулган тий Davos. За тэнд юу болоод өнгөрвөө? За тэгэхээр жил болгоны 1 сарын дундуур Davos гэдэг хотод дэлхийн эдийн засгийн чуулган бол өрнөдөг. Энэ жил бол 3,000 оролцогчтой 130 гаруй улсын 400 гаруй лидертэй. Тэгээ энд бол мэдээж нэг бизнесийн томоохон бизнесийн төлөөллүүд оролцож дэлхийн эдийн засаг болон бусад салбарын олон улсын хамтын ажиллагааны бүхэл зүйлс санаачлуудыг ярьдаг. Тэгээ энэ жил бол яалтчгүй хэмэл оюухан бол энэ дэлхийн эдийн засгийн чуулганы одоо томоохон сэдвүүдийн нэг. Энд чинь тэгээ нөгөө панел хэлэлцүүлгүүд болдог. Тэгээ ер нь бас хэмэл оюун ухаантай холбоотой панел хэлэлцүүлэг энэ жил бас нэлээд олон одоо шинээр нэмэгдсэн харагдаж байна. Тэгээ мөн дээрээс нь энэ жилийн онцлог зүйлс бол технологийн томоохон гигант компаниудын захирал бас хүрэлцэн ирлээ. Энд бол мэдээж хамгийн онцлог байсан хүн нь бол мэдээж манай нөгөө Elon Musk ах бол энэ жил анх удаа ирж өөрийн бас нөгөө ихтгэлийг танилцуулж мөн панел хэлэлцүүд дээр сууж байгаа харагдсан. Тэгээ ер нь хараад үзэхэд бол энэ жил илүү хэмэл оюун ухааныг та нар өмнө бабл гэж ярьжсэн бол энэ жил тэр баблыг алга болгох мөн дээрээс нь илүү хэмэл оюун ухааны үр өгөөжийг хүмүүсийн хэрэглээ болон санхүүгийн төвшөнд бол хөрсөнд нь буулгахаа гэсэн үндсэн одоо концепцийг барьж хэлцүүлгүүд өрнөж явах шиг байна. Тий. Би бас нөгөө Morning Brew янз бүрийн подкаст ингэ сонссон. Тэгээ Elon Musk бас яг анх удаа ирсэн байсан тий. Тэгсэн чинь ерөнхийдөө хоёр том сэдв байсан гинэ. Яг энэ удаагийн одоо WEF дээр. Тэгээд нэг нь болохоор яг чиний хэлсэн шиг хэмэл оюухан. Хоёр дахь сэдв нь болохоор Trump байсан гэх. Тэгээд Trump гэхээр л одоо нөгөө Greenland гэдэргээ тий. Гэхдээ өнөөдөр хоёлаа Gigatalk дээр илүү технологиос өрөлдөг учраас хоёлаа хэмэл оюухан гэдэг салбар дээр нь одоо deep dive хий те. Тэгэхээр за чи тэрэн дээр илүү одоо дэлгэрэнгүй яриач ерөнхийдөө энэ улс орны одоо тэргүүлэгчид болон одоо корпорацийн те захирлууд тэдний одоо хэмэл оюуханы одоо байр суурь ерөнхийдөө ингээ харахад. Тэгэхээр мэдээж нөгөө одоо ингээ бүх улс орнуудын ч юм уу бүх ингээ хүмүүсийг бол та хамарж одоо ярих юм бол хоёулангийн цаг юу байхгүй. Тэгэхээр би хэдэн онцлог зүйлсийг яриа гэж бодсон. Мэдээж бол Elon Musk-ийн ярилцлагуудыг бол энд ярихгүй байх боломжгүй. Тэгээ Elon Musk-аас надад хамгийн одоо сонирхол татсагдсан сэдв бол тэр нөгөө хэмэл оюун ухааны одоо хэмэл оюун ухаан хүмүүстэй ижлэхэн сэтгэдэг болоход 3-5 жил хангалттай гэдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ жил чадахгүй бол ирэх жил бол нөгөө өөрийн хэмэл Tesla-гийн Optimus тэр роботыг бол паблик болгоно гэж зарсан. Үүнтэй холбоотойгоор
яг хүмүүс шиг сэтгэдэг болох химэл оюун ухаан бол удахгүй ирнэ гэдгийг бол хүмүүс зарласан. Энэ ч гэсэн хэл мэдээллийн хэрэгслүүдээр хамгийн том бүүм болох шиг боллоо. Яг ер нь бол хүн төрөлхтөнтэй хүний одоо оюун ухаантай ижлэн сэтгэдэг болоход нэх олон жил шаардлагагүй гэсэн үндсэн бол сэдв явж байлаа. Тэгээ эндээс ургаж гарсан одоо санаануудыг ярих юм бол мэдээж OpenAI-ийн зүгээс бол OpenAI-тэй сайн малтан ирээв харагдчихсан. Санхүүгийн гүйцэтгэх одоо санхүүгийн CFO нь ирсэн харагдчихсан. CFO нь бол нөгөө хөөсөлттэй гэсэн шүү дээ. Хөөсөлттэй гэсэн. Тэгээд гэхдээ бас нөгөө талаараа ярих юм бол нэг ийм санааг дурдсан. Ер нь бол химэл оюун ухааныг яг бүрэн гүйцэтгэх хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байна гэдэг санааг дурдсан. Тэгээ үүнийхээ хүрээнд бол Google OpenAI бол дэлхийн улс орнуудын зарим хэсэг дээр одоо тусалтай үзүүлэх OpenAI for Countries гэдэг одоо төсөл санаачлагыг хэрэгжүүлж байгаа зарласан. Энэ нь болохоор яг нийгэм эдийн засаг эрүүл мэндийн салбарт химэл оюун ухааныг түлхүү одоо ашиглах буюу химэл оюун ухааны үүрэг гүйцийг илүү цар хүрээтэй болгоно гэсэн санааг бол мөн дурдж ирсэн. За тэгээ үргэлжлүүлэн ярихад бол Jensen Huang бас ирж панел хэлцүүлэл дээр суусан. Тэгээд энэ дээрээ бас нэг зүйлийг дурдсан нь бол химэл оюун ухааны дурдсан нь химэл оюун ухааныг ерөөсөн аюул гэж харах хэрэггүй. Гэхдээ химэл оюун ухаантай холбоотой болгох зүйлд болон эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Химэл оюун ухаан болвол хүмүүсийн одоо хийж чадахгүй байгаа үйлдэл болон хүмүүсийн хүрч чадахгүй байгаа одоо салбаруудад хүрч ажиллана уу гэхээс биш ерөөсөө нөгөө нэг хүмүүсийн яриад байгаа шиг одоо магадгүй ажлын байрыг устгах ч юм уу те ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар гаргах нь бага. Гэхдээ хууль эрх зүй болон химэл оюун ухааны бодлого зохицуултыг сайжруулах хэрэгтэй гэдэг санааг бол илэрхийлж ирсэн. За тэгээд бас нэг зүйлсүүдийг ярихад бол Европын холбоон дээр тэгээд Jensen Huang ч бас нөгөө Европын холбоог илүү нөгөө энэ дэд бүтц болон инфраструктур дээр ингээ анхаарал хандуулах юм бол Европын холбоонд нөөц болцоо байна гэдгийг бол зарлж ирсэн. Эсвэргээр Европын холбоо бол 2000 бусад орнуудаас онцлон 2024 онд нөгөө айл нөгөө чипс актаас өмнө Европ холбооны эрх зүйн зохицуултыг бол хийцэн. Тэгээ яг энэ чиглэлээр бол дэлхийн бас улс орнуудаас илүү давмгай бодлого зохицуулалтаа хэрэгжүүлж гин гэж харж болно. Эцэст нь бас одоо Америкийн нэгдсэн улсыг бас дуртахгүй байж болохгүй. Америкийн нэгдсэн улс бол нөгөө химэл оюун ухаантай холбоотой хууль эрх зүй бол хууль дүрм журам болвол мужуудад одоо өөр хэмжээний үйлчлэг байсан бол Трамп бол энэ жил илүү нөгөө бүтэцлэгдсэн. Тэгээ мөн дээрээс тийм холбооны дүрм журмыг болгоод нэгтгэж зарлана, нэгдсэн бодлого байр суурь баримтлана гэдгийг бол зарлж байх шиг байна. За чи түрүү ажлын байрны талаар хальт ярьсан. Тэгэхээр яг илүү сая бол ингээд бас том ингээд зөндөө олон сэдвүүд ярьж байна. Гэхдээ бидний хувьд бол ингээд яг хамгийн ихэнд биднэрт химэл ухаан яаж нөлөөлөх вэ гэхээр дандаа л нөгөө ажлын байрын одоо нэг орлох гээд байна уу, устгах гээд байна уу, эсвэл Jensen Huang шиг бүтээмжийг илүү олгоод ажлын байр харинч хэсрэгээр өсгөх гээд байна уу те. Тэгэхээр World Economic Forum бол яг тэрэн дээр дэлхийд даяараа бүх томчууд ингээ ирээд тэр талаар бол бүгд ярилцсан юм шиг байна. Тэгэхээр тэр тал дээр хүмүүсийн байр суурь. Ер нь тэгэхээр ажлын байргээ ярихаар яалч нөгөө үзэл бодол үзэл санаа бол 2 баг 3 хуваагдчихээн. Тэгээд химэл оюун ухаан ажлын байрыг өсгөнөө тэ ажлын байр ингээд харин ч ингээд илүү болгоно гэсэн байр суурь бол мэдээж нөгөө технологийн гигантуудын захирлууд бол хэлж байна. Энэ дээр бол бас Elon Musk хэд хэдэн зүйлсийг хэлсэн санагдсан. Тэгээ эндээс бас онцлог зүйлс нь бол нөгөө юу байгаа даа. Химэл оюун ухаан ажилгүйдэл болон хүний нөөцийн асуудал тэгээд дээрэс нь хүмүүсийн дундаж наслалттай холбоотой дэлхийн хөгшрөлтөөс үүдэж одоо ажлын байр алга болж байгаа зэрэг одоо ажлын байруудыг нөхөж гарч ирнэ оролноо тий одоо AGI мөн дээрэс нь энэ хуулийн өмнөх сэдвээр ярьсан энэ роботууд бол тэр зэрэг асуудлыг шийдэж гарч ирнэ гэдэг санааг бол илэрхийлж ирсэн. Миний харж байгаагаар бас энэ санааг Jensen Huang бас дэмжиж байгаа юм шиг ажиглагдсан. Мөн дээрэс нь нөгөө Salesforce гээд компани захирал болвол Andy Jassy үгүй хаа. Andy Jassy Amazon штэ. Mark Burnoff. Тийм тэр хэлжсэн. Ер нь бол ажилгүйдлийн төвшин бол 5-аас 10 жилийн дотор 40-60% болтлоо ихсэх. Salesforce амар халаад байгаа штэ угаасаа. Эхлэх одоо өсөх магадaltaй. Тийм учраас энэ химэл оюун ухаантай холбоотой энэ ажилгүйдлийг шийдэх энэ ажлын байрны эрх зүйн зохицуултыг бол хийж өгөх шаардлагатай гэдгийг бас тэмдэглэжсэн. Гэхдээ ингээд хараад үзэх юм бол одоо антропикч гэдэг ч юм уу те ингээд ажлын байртай холбоотой маш олон өөрчлөлтүүдийг харж байна. Тэгээд ингээд хараад үзэх юм бол хүмүүсийн байр суурь таамаглал харилцан адилхан өөр байна гэж
нэг жоох ингээд яг нэг тийм батсан бат ингээд суурьсан нэг юм байхгүй. Гэхдээ нэг тийм наач нэг юм аюултай юм шүү. Эсвэл бол наач нэг даваа талтай юм биш шүү те гэсэн байр суурьдыг бол хүмүүс илэрхийлээд байгаа юм шиг харагдсан. Тэгээд яалтчгүй энэтэй холбоотойгоор бас нөгөө яг энэ ажлын байргийн ярьцантай холбоотойгоор үүнээс үдэж гарч байгаа хор хөнөөл нь бол одоо ингээд илэрхийлээд эхэлчихсэн. Amazon гэхэд одоо энэ сар эх сарын ихээр бол нөгөө 10,000 гаруй ажилчдыг бас ингээд цомготгоно гэсэн мэдээлэл бас явж илээ. Тэгэхээр миний зүгээс хараад байгаа нь бол эдийн засгийн форум үеэр бол өдөртөгчөж юу яриад байна вэ гэхээр энэ ажлын байртай холбоотой ямар ч байсан ингээ асуудал үүсэж байгаа. Энэ тэ бүтээмжээс гадна хүмүүс ингээ ажилласаа олон нийтээр ингээд цомготгож байгаа асуудал үүсэж байгаа. Энэ дээр хуулийн хэлтийн байгууллага эрх зүйн зохицуулалтын хувьд бол олон улсын орчинд ингээд хамтран ажиллаач гэдэг санаачлуудыг илүү нэгтгэж байгаа юм шиг харагдсан. Тэгээ мэдээж яг хөө ингээд том компани захирлууд одоо тий хөгжүүлэгчдийн хувьд бол нөгөө хэмэл оюун ухаан чинь ингээд ийм даваа талыг одоо үүсгэж байгаа гэж ярих нь ойлгомжтой. Гэхдээ яг бодит байдал дээр бол ажилгүйдлийн түвшин бол нэмэгдэх юм аа гэдгийг бол илэрхийлээд байсан харагдсан. Надаа эдийн засгийн чуулганы хамгийн сонирхолтой хүн энэ жил Dario Amadeus ер нь бол тэр нь болохоор Anthropic-ийн үүсгэн байгуулагч. Тэгээд тэр хүнийг хүмүүс айгүй их ер нь сонсч илээ. Тэгээд тэрний нэлээд 2-3 ярилцлагыг ер нь бол сонссон. Тэгээд манай хүний байр суурь болохоор яг энэ ажилгүйдэл дээр бол нэлээд пессимистик хүн штэ тэрэн дээрээ. Тэгээд 2030 он гэхэд entry level job буюу одоо яг их сургуулаа төгсөөд ажлын байр хайж байгаа залуучуудын ажилгүйдэл бол нэг 50%-аар ер нь 50% нь ажилгүйдэлтэй холбоотой байна гэж. Тэгээд та тэр байр суурь дээр өнөөдөр ч гэсэн одоо яг ижлэгэн байр суурьтай байна уу? Яг бол энэ таамаглалыг манай жилийн өмнө гаргасан. Тэгэхээр тэрэн дээр бол би ижил байр суурьтай байна. Тэгээд тэр манай хүн болохоор тэр нөгөө Google-ийн нөгөө DeepMind-ийн хасабстай яг зэрэгцээд мэтгэлцтэй болохоор AGI буюу одоо нөгөө ерөнхий хэмэл оюухан хизээ бий болох вэ гэдэг дээр Amade бол нэлээд хурдан энэ жил биш юмаа гэхэд нэг 2-3 жилийн дотор бол бий болно. DeepMind болохоор нэг 5-7 жил арай жоохон удаан би болно гэжсэн. Тэгээд хамгийн сүүлийнх нь нэг сонирхолтой сэдв нь хуулийн дээр хальт ярьсангүй. Гэхдээ тэр бол нөгөө нэг орлогын одоо эрх тэгш байдал гэх юм уу те. Нөгөө income and wealth inequality гэх те. Тэгээд тэрэн дээр Amadeгийн одоо байр суурь болохоор 2030 он гэхэд Silicon Valley буюу одоо яг тэр Америкийн tech тэр ертөнцтэй шүү дээ. Тэр бүлэгтнийг 7 сая хүн байна гинэ. Тэр 7 сая хүн нийт дэлхийн эдийн засгийн 50%-ийг эзэлнэ гэж байгаа байхгүй. Одоо 2030 он гэхэд Монголд болохоор Монголын эдийн засгийн нэг 30 гэр бүл гэдэг шиг энийг ярьж болж байна уу? Өнөөдөр дэлхийн эдийн засгийг нэг 7 сая хүн 50%-ийг эзэлнэ гэж манай бас таамаглал гарсан байлаа. Тэгээд үнэхээр бас сонирхолтой чуулган боллоо те. За хаалаа. Тэгэхээр ер нь хэмэл оюун ухааны бодлого зохицуулж ярьж байгаа чинь ер нь бол бидний одоо амьдралд ингээд сашуу нэг хэсэг болж ирж байна. Тэгээ би бас энэ дээр нэг сонирхолтой зүйл ярих гэжсэн нь гээс ирж байна. За нөгөө та Sapiens гэдэг ном мэдэн шүү дээ, тийм. За Homo sapiens. Тийм тэрний зохиолч хүмүүс ингээл нөгөө хэмэл оюун ухаан ингээл хүнээс илүү сэтгэдэг болно. Тэгээ хэдэн жилийн дотор хүнтэй ижлэн сэтгэдэг болно гэд ярьсан чинь тэр номон дээр эхлэхдээ ингэдэг байхгүй юу. Нөгөө хүн оюун ухаантай болсноор ингээ хоол олж идэх бүтцэн хамгийн нэгдүгээр тавигдсан тий. Өмнө нь бол нөгөө хүний үүсэлтээр ярих юм бол ингээ самгчин бичнүүд бол нэг хоол олдлоо гэхэд дандаа араатай амьтны дараа хэсэг зэмээр нь хооллдог. Тэгээд хүн оюун ухаантай болсноор тэр араатай амьтнуудын дээр нь ингээ бичигдэж ингээ нэг тийм утга санааг илэрхийлж байна тий. Номны ихэнд. Тэгсэн чинь сая юу гэсэн бэ гэд тэгсэн чинь хэрвээ одоо хэмэл оюун ухаан хүнээс ухаантай болчих юм бол энэ дараалал алдагдах юм байна. За одоо ямар нэгэн ашиг эсвэл олз ямар нэгэн байдлаар шин санаа тэгээ одоо тэр хүний ярьж байгаа шиг ингээд дараалалаар үзэх юм бол хүн хоёрд одоо бичигддэг болж ирэх юм байна гэдэг санааг илэрхийлсэн байлээ. За ерөнхийдөө нэг тийм чуулган болж өнгөрлөө. Тэгээд энэ жил илүү бодиттой хэрэгжин бахаа гэж найдаж байна.
нэг сонирхолтой зүйл болсон. OpenAI шинэ одоо юугаа танилцуулсан. Нөгөө нэг модель тэр нөгөө $8 Go гээд тэгээ тэрэндээ яг тэрнтэй уялдаж гарсан зүйл бол хэмэл оюухан OpenAI ChatGPT дээр нөгөө сурталчилгаа байршуулнаа гэдгсэн. Би буруу санаг бол жилийн өмнө юусаа ингээд сурталчилгаатай холбогдохгүй айд тавихгүй гэж хэлсэн болвол энэ жил ингээд айд ингээд тавинаа гэж гараад ирлээ. Энэ юу нь юу болоод байна? Айд тавих нь зөв юм уу, буруу юм уу гэдэг дээр хоёлаа ярилцах юм болвол Англиар болохоор all geniuses have the same business model гэдэг байхгүй юу? Тэр нэг зөвхөн бүх сууд ухаатнууд эцэст ер нь нэг л бизнес моделтэй. Тэр нь болохоор ads. За who's impacted by it? Тэгэхээр хинд энэ нөлөөлөд байна вэ гэхээр OpenAI чинь 4 тierтэй. Тэгэхээр нэг нь эхнийх нь болохоор үнэгүй free бидний tier. Хоёр дахь нь болохоор ChatGPT Go. Тэр нь болохоор сарын $8. ChatGPT Plus сарын $20. Энэ бол миний tier. Би түрүүн чиний tier-ийг ярьсан. Отлаа. Тэгээд ChatGPT Pro гэдэг энэ болохоор сарын $200-ын tier. Энэ 4 tier байгаа. Тэгэхээр зар сурчлагаараа хаана оруулах нь вэхээр эхний 2 tier дээр мэлээ. Тэгэхээр үнэгүй tier, тэгээд ChatGPT Go гэдэг энэ 2 дээр орно. За яаж орох вэ гэхээр ChatGPT гэхдээ аль хэдийн баг гаргаад эхэлсэн юм шиг үлээ. TikTok дээр харахад нөгөө нэг баг дэлгэцийн 3.1 дээр ингээд тусдаа гараад эхэлсэн байна. Тэгээд ингээд сүүл рүү 3.2 80 болоод айцхан хэмжээнд хонсоод тэг ер нь бол ингээд доор нь гарна гэж байгаа. Гэхдээ нэг сонирхолтой юм надаа тусдаа гарна. Нэг сонирхолтой юм зүгээр яасан бэхээр ChatGPT болохоор юм memory үүсгдэг гэдэг байхгүй. Memory гэдэг нь үүсгэх бэхээр одоо чи ChatGPT ингээд харилцаа ингээд яваад ахаар тэр одоо харилцааг илүү сайжруулахын тулд илүү бүтээмжтэй, чамд илүү ойлгомжтой, чамд илүү одоо personalized хамааралтай болгохын тулд чамтай ярилцж байгаа энэ бүх одоо нэг conversation яриануудаа хадгалаад яваад байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг болохоор энэ memory буюу одоо ийм санамж үүсгэж яваад байна гэж байгаа. Тэгээд тэрийг тодорхой хэмжээгээр ашиглаад тэгээд чамтай бас яг хамааралтай зар сурталчилгаануудыг доор тавина гэж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө бас их сонирхолтой асуулт бас болоод ах шиг байгаа юм тий. Энэ чинь бас to what extent буюу одоо хүмүүс одоо энэ ChatGPT-д үнэхээр одоо итгэж болох уу? Яагаад гэвэл өөрийнхөө одоо бас ингээд яг чухал мэдээллүүдийг ChatGPT руу ерөнхийдөө бол шийдэж байгаа шүү дээ. Надаас нэг ингээд нэг жоохон төвхтөөс надад байгаа юм. Одоо ингээд Facebook, Instagram гэдэг бидний өдөртөнд ашигладаг сошиал медиа дээр ингээд бид нэг үг нэг хайлт хийхэд нэг цагийн дараа ч юм 15 минутын дараа биднэрт яг тэр хайлттай ижил хэмжээний ингээд сурчлагынууд ингээд санал болгодог. Гэтэ харьцангуй бидний хэрэглээ учраас одоо тэ Facebook, Instagram бол харьцангуй гайгүй. Гэтэ нэг тийм сошиал зөөнд оролцсон харагдаад байгаа шүү дээ. Бидний дуртай мэдээллүүдийг фид дээр гаргаж ирэл тэ дургуун мэдээллүүд ерөөс бидэнд харуулахгүй. Тэнгүүд ChatGPT бол нөгөө хүмүүсийн тасаа ингээд trust issue ярьж байгаа тэ нөгөө итгэл хүн ер нь ингээл бодоод үзээр ChatGPT-гээс одоо ChatGPT-ийн history бол хүнд ингээд нэг харуулах дургүй байдаг тий. Тэгээд дээрэс нь ингээл бүхэл ингээд одоо анхан шатнаас эхлээд high level бүх зүйлсүүд ингээд асууж байгаа. Яг тэр мэдээллүүдийг цуглуулад тэрэн зориулсан сурчлагынуудыг санал болгоно гэхээр надад бол тэр хэрэглэгчийн мэдээлэл ингээд нэг тийм зөрчигдөөд байгаа юм шиг тийм одоо бодол миний хувьд бол тийм бодол төрж байна. Харин тэгээд тэгээ буцаагаад энэ сэдвүүргөө ороход ер нь OpenAI яагаад заавал одоо сурчлагын мэдээллийг ингээд нэвтрүүлэх болчихвоо те эндээс орлого олох гээд байна уу те ер нь бол чиний хэлсэн шиг түрүүн OpenAI жилийн өмнө л ихэд сайн олд маань бол би өөр бизнес модельтэй би бол хизээч одоо зар сурчлагыг өөрийнхөө бүтээгдэхүүнд бол нэвтрүүлэхгүй яагаад гэвэл хэрэглэгчийн хувийн мэдээлэл тэгээд хэрэглэгчийн итгэлцлийг бол би одоо номер 1 буюу хамгийн урдаа тавьдаг гэсэн боловч ингээд өнөөдөр бид нэр зар сурчлагаа харж эхэлж байна. Яагаад вэ гэхээр зүгээр бизнес талаас нь ингээ хараад үзэх юм бол манай хүн чинь мэдээж маш их өрсөлдөөнд дунд байна. Тэ 1.4 триллион долларын дийл түрүү жил ерөнхийдөө бол зарласан байгаа. Тэгээд энэ 1.4 триллион доллар гэдэг нь өөрөө энэ бүх одоо нөгөө cloud одоо дид бүтээцтэй data center за тэгээ compute за тэгээд хагас дамжуулагч юм уу те энэ бүгдүүдийг ерөөхдөө хөрөнгө оруулж тэндээсээ одоо энэ нөгөө нэг өөрийнхөө моделийг AGI-г бий болгох мэдээж сонирхолтой байгаа. Тэгээ энэ бүх одоо зардлыг арт талынхын дид бүтцийн зардлыг дэмжихийн тулд манай хүн тодорхой хэмжээний орлого байх хэрэгтэй те. Байнгын одоо мөнгө босгоод чадахгүй байна штэ. Яа энэ бизнес модель чинь өөрөө тодорхой хэмжээний одоо орлого зардлын хувьд бас нэг баланстай байх хэрэгтэй те. Тэгэхээр тэр мөнгийг босгохын тулд орлого хэрэгтэй. Орлогоо болохоор өнөөдөр нөгөө subscription-аас авдаг байсан.
subscription түрүү жил 10 тэрбум доллараар явж байгаад яг 2025 оны annualized буюу эцэлсэн дүнгээр болохоор 20 тэрбум доллар analyst-ийн одоо expectation буюу хүлээцийг бол давсан байгаа. Тэгтэл 20 тэрбум доллар чинь өнөөдөр 1.4 триллион долларын хаана вэ те? Хаан ч хүрэхгүй байгаа байхгүй юу? Тэгэхэд хажууд нь амар том мангасууд байгаад байдаг. Google байна, Meta байна те. Тэгсэн чинь Google өнөөдөр биш те. Тийм 2024 оны Google-ийн чи одоо орлогыг ингээ харах юм бол Google нийт 350 тэрбум долларын орлоготой байсан. Тэрнийх нь болохоор ad revenue буюу яг зас сурчлагаас орсон revenue нь болохоор орлого нь болохоор 265 тэрбум доллар буюу нийт Google-ийн орлогын 76%-ийг өнөөдөр ad бүрдүүлж байгаа байхгүй юу. Тэгэхэд Meta өнөөдөр болохоор 165 тэрбум долларын нийт орлоготой байсан. Тэгээд ad-аас орж байгаа нь хэдөө гэж бодож байна. 98. Тий. Ерөөсөө зар сурчлагын компани байгаа байхгүй юу? Meta буюу Facebook яг үндэ өнөөдөр бол тий. Тэгэхээр эдгээр чинь болохоор ингээд маш их мөнгө эндээс нөгөө баг үнэгүй байдлаар ингээд олоод идэг. Тэгээд энэ мөнгөө болохоор дараа нь өөрсдийнхөө химэл оюухны модельийг одоо хөгжүүлээд яваад байна тий. Тэгэхээр эднэртэй өрсөлдөхийн тулд тэгтээ тэргүй өнөөдөр яа харахгүй л одоо айд руу орох хэрэгтэй байна л гэсэн санаа бас харагдчих шиг байна тий. Хэрэглэгч талаасаа жоохон надаа шудраг биш юм шиг надад жоохон санагдсан тий. Яг үндсэндээ нэг $8 нөгөө Go гэдэг юу вершн гаргаад одоо subscription моделийг гаргаад тэнгүүд хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр 20-ыг төлж явахаар 8-ыг төлье гээд тэгсэн чинь 8 дээр нь айд гарч ирэнгүүт болж байгаа байхгүй юу. Тэнгүүд зүгээр айд гаргаж ирэхийн тулд $8 нэмэнгүүтээ free дээр нь айд өгөөд тэгээ $8 худалдаж авсан ч гэсэн стил айд байна. Тэгээ хорилоо ер нь бол хамаг хэрэглэгчээ татахын тулд 8 болон айдыг гаргаж ирж байгаа болов уу гэж би бас 20 болсон тий $20. Тийм. Оюутан өмнөд бол үнэтэй л байна. Тий. За нэг тиймэрхүү байна. Тэгээд удахгүй бид нэр ChatGPT дээр айд харах нэ. Сурталчилан харах нэ. За дараагийн сэдв болохоор TikTok байла. За TikTok Америк дахь одоо тэр арталынх нь дийл ерөөхдөө ингээд одоо эцэслэгдлээ гэх юм уу те. За тэр талаар юу болов? За тэгэхээр 4-5 жил үргэлжилсэн ингээд нэг худалдааны дантай холбоотойгоор TikTok-ийн Америкийн хориг бол ингээд шийдэгдэж байгаа шүү. Мэдээж хуулиас өнгөрсөн сэдвээр та ярьжсэн. Тэгэхээр бүх зүйлсийг яриад яах вэ? Тэгээ ер нь бол TikTok-той холбоотой маргаан бол 2020 оноос хойш үргэлжлээ. Тэгээд энэ жил шийдэгдэхдээ яаж шийдэгдвэ гэхээр Америкийн нэгдсэн улстай хамтарсан одоо joint venture компаниг буюу хамтарсан компаниг бол байгуулад эндээ бол ByteDance тэгээ мөн Америк нэгдсэн улс талаас бол хувь эзэмшнэ гэдэг юу бол зарлалаа. Одоо концептыг бол зарлалаа. Тэгээ энд нь яаж байгаа вэхээр ByteDance буюу хятадын хөрөнгө оруулалттай компани TikTok-ийн бол 19.9% буюу 20 орчим хувийг. За тэгээ нөгөө талаас бол энэ дээр нэг гол main одоо 3 одоо Америкийн нэгдсэн улс талаас бол 3 том компани байна. Энэ дээр нь бол мэдээж нөгөө хэмэл TikTok-ыг худалдаж авах хүсэлтээ бол 2023 онд илэрхийлж байсан Oracle тэгээд Silver Lake буюу одоо энэ хөрөнгийн сан тэгээ мөн одоо Америкийн холбоотой улс болох Америкийн Арабын нэгдсэн Эмират улс бол ингээд оролцоод 15.5% гээд 45% орчмыг энэ гурав нийлээд эзэмшин. Тэгээ энэ нөгөө joint venture компаниас тэгээ үлдсэн нэг 35 орчим хувийг бол Америкийн нэгдсэн улсын жижиглэнгийн худалдааны одоо компаниуд тэгээ энэ дотор нь бас хэд хэдэн том компани бас явж илээ. Trump болон түүний найзууд байсан тийм. Тэгээд хараад үзсэн бол ерөнхийдөө бол Трампын одоо харьяаны хүмүүс энэ компанийг эзэмшиж одоо эрх зүйн орчин болон бодлогын зохицуулт хийхээр бол ажиллахаар шийдэгдэж байгаа шүү байна. За тэгээд энэ дийлийг ерөөхдөө чи юу гэж харж байна? Хэн хожигдов ер нь структурын хувьд? 2020 оноос эхлээл ингээд нөгөө яригадад ихсэн. Тэгээ 2022 онд нэг үйл явдал болсон. Уг нь бол ингээд нөгөө шүүхтэх нь болиулаад ингээд TikTok талаасаа ч гэсэн хамгаалаа явж ирсэн. 2022 онд нэг үйл явдал болсон. Нөгөө ByteDance-ийн компани ажилчид TikTok-ийн хувь мэдээллээр дамжуулаад сэтгүүлчийн байр суурийг нөгөө байрыг нөгөө одоо локейшнийг мэдчихсэн гэдэг нь баригдаад тэгээ энэ дээр ByteDance ер нь бол хуулийн чанга хориглоо дэвшсэн. Тэгээ 2024 онд бол бүр ингээд энэ хэрэгэн тамраад энэ баг 2024 онд TikTok-д зориулсан хуулийг бол Америкийн Конгрессийн гишүүд бол баталсан. Америкийн хууль эрх зүйн байгууллагын зүгээс бол Америкт одоо энэ TikTok зориулсан хуулийг бол баталсан. За тэгээ ингээд хэрэг ингээд нэгэн шүүхтэл нэгэн сүгэд юу явж ирсэн. 2025 оны 1 сард бол нөгөө юутай холбоотойгоор TikTok-той холбоотойгоор TikTok-ийн Америк дахь үйл ажиллагааг бол хориглосон шийдвэр 12 хоног бүр ингээд TikTok-ийн
аппликейшн бол ингээ хориглогдсон. Тэгээд Трамп бол сонгогдож гарч ирснийхээ дараа 1 сар орчимд бол энэ TikTok-ийн хөөөлцөх хугацааг ингээ болиулаад ингээд явсан. Тэгээд ерөнхийдөө бол энд ингээд одоо юу яагаад байгаа одоо энэ бүх ингээ хуулийн маргаанууд дээр явагдаад байгаа юу бол мэдээж нөгөө Америкийн одоо 100 сая гаруй хэрэглэгчтэй TikTok-ийн хувьд бол энэ иргэдийн болол одоо хувийн мэдээллийн асуудал бол нэгдүгээр номер тавигдчихсэн. Хятад талаас бол хятадын одоо үндэсний аюулгүй байдал, нөгөө талаас бол Америкийн үндэсний аюулгүй байдлыг байж гисэн. Яагаад гэх юм бол Сингапурт төвтэй энэ нөгөө дата бааз бол асуудал гарч ирж гисэн. Тэгээ Сингапур төвтэй дата бааз бол Oracle руу нүүлгсэн. Тэгээ Oracle бол өөрсдийн бас нөгөө байр суурийг илэрхийлж гисэн шүү дээ. TikTok-ыг худалдаж аавна гэд. За тэгээ ингээд явж байгаад ингэж шийдэгцэн. Тэгээд онцлог одоо байр суурийг ингээд буцаагаад асуулт руу орох юм болвол хүмүүс бол ихэнх нь нөгөө конгрессийн гишүүд зарим улс төрчид бол энэ бол үндэсний аюулгүй байдлыг одоо хамгаалсан те энэ мэтчлэн том компаниудын одоо том компаниудын эсрэг одоо Америкийн иргэдийн юуг бол хувийн мэдээллийг хамгаалсан одоо маш том шийдвэр боллоо гэд одоо байр суурьтай байна. Мөн дээрээс нь Трамп бол энийгээ бас илэрхийлж нэг жиргээ хийсэн байгаа тий одоо ингээд TikTok бол глобал компани Америкийн энэ томоохон компаниуд нэг хэсэг боллоо гэсэн мэдээлэл бүхий одоо нэг жиргэг хийсэн байгаа. За тэгээд бас нэг үзэл санаа одоо байр суурь гарч ирж байгаа нь TikTok-ыг ер нь бол миний зүгээр харж байгаагаар бол TikTok ер нь бүрэн одоо удирдлага Америкт алдлаа гэж бол би ингээ хараад байгаа юм. Нэгдүгээрт бол энэ одоо joint venture-с гарч байгаа санаа бол өгдөл болон бүх одоо үйл ажиллагаа бол Америк руу шилжиж байгаа. Мөн дээрээс нь худалдаа болон маркетингийн үйл ажиллагаатай холбоотой бүх одоо шийдвэр мөн Америк руу шилжиж байгаа юм. Тэгээ ингээд бас үзсэн чинь ямар байр суурь илэрхийлсэн бэ гэхээр зарим бас нөгөө эсрэг намын байр суурь юу байсан бэ гэхээр энэ харьцангуй зөөлдсөн шийдвэр байлаа. Хэрвээ үйл ажиллагаа явж байгаа цагт бол хяналт стил одоо хятадын талд байна тий энэ ирэх бол ByteDance-ийн талд байна харьцангуй одоо зөөлөн шийдвэр гаргалаа гэдэг санааг бол илэрхийлсэн. Тэг би энэ дэр бол жоохон одоо санал нийлэхгүй байдалтай байгаа. За тийм мэдээж бол бас нөгөө ByteDance талаас хараад үзэх юм бол Америкт явуулсан үйл ажиллагааны ихэнх хэсгийг бол Америкт нь алдчихж байгаа. Тэгээд мэдээж бол энэ бол хятадын эрх баригчдад бол таалагдаагүй. Тэгээд хятадд одоо ByteDance-ийн бусад одоо компаниудтай хийх хамтын ажиллагаан дээр хятадын их баригчид бол ByteDance руу бас жоохон одоо ингээд нэг харсан байдалтай нэг жоохон шахалт үзүүлсэн байдалтай харагдаж шиг байна. За. Тэгээ ер нь бол эцээст Америкт TikTok байгаа юм байна. Окей, үлдлээ. За хоёул сүүлийнхаа топик. За тэгээ хоёулын цаг баг байна. Тэгээ шууд сүүлийн топик бол маш сонирхолтой. Нөгөө манай Batman мөн дээрээс нөгөө Марсын иргэнгээ кинон дээр тоглолдог Matt Damon хоёрын одоо хамт байгуулсан компанитай холбоотой Netflix-ийн одоо хамтын ажиллагаа байгаа. Энэ дээр юу болоод байна. За манай нутгийн хоёр шүү дээ. Хоёулаа Boston гэх тийм. Ben Affleck, Matt Damon. Та Boston дэсэн билээ. Би Boston агай боломжлоос тийм. Манай нутгийн хоёрын 2022 онд Artist Equity гэдэг production компаниг бий болгоод тэгээд тэрнийх нь бий болгосон компанийн гол онцлог нь болохоор 1200 ажилтнтай. Ажилтан болгондоо болохоор яг одоо бонус хувьцаа одоо ямар нэгэн одоо үзүүлэлт performance based гэх юм уу цалингаа болохоор дандаа яг нөгөө нэг performance дээр нь суурилж өгдөг ийм компани байгуулсан байгаа. Тэгээд энэ философич гэсэн ерөөхдөө Netflix-тэй алдахгүй гээд сая RIP гэдэг киног гаргасан. Тэгээд тэр киногоо болохоор одоо Netflix руу одоо нөгөө нэг distribute хийх эрхийг одоо лицензийг одоо өгч ийн гэсэн үг тийм. Лицензийг өгөхдөө нэг юмыг арай өөр хийсэн. Тэр нь болохоор хэрвээ энэ RIP гэдэг кино Netflix дээр айгүй одоо өндөр үзэлттэй сайн явж чадах юм бол тэндээс ашиг бас хүртэх ийм бизнесийн одоо дийлийг бий болгосон байна. Тэгээд энэ бол хизээч Netflix-ийн хувьд бол иймэрхүү төрлийн дийл бол урд өмнө бол түүхэнд бол хийж байгаагүй юм билээ. Тэгээд тэр нь маш их онцлогтой байсан. Тийм учраас энэ мэдээ бас нэлээд их явлаа энэ 7 хоног. Миний бодлоор ингээ хараад байхад нөгөө гүйцэтгэх суурилсан буюу энэ каноны одоо үзэлт болон ашиг орлогоос хамаарч ажилч юунда тэр нөгөө хамт эдийн production одоо бонус олгоно тий. Тэнгүүд энэ төрлийн одоо дийлийг бусад Netflix өөр компанид хийжсэн юм болоо. Тийм түүхэндээ урд өмнө ерөөсөө юм хийж байгааг юм бэлээ. Тэгэхээр яагаад хийж байгаагаа ингээ хараад үзэхээр за traditional буюу одоо уламжлалт одоо яг нэг театр буюу те кино театрт кинонууд гардаг одоо тэр модель байгаа те. Тэр модель нь бол айгүй ойлгомжтой. Ерөнхийдөө кино тухайд кино театр дээр гарна. Тэгээд тэрэн дээр болохоор нийт орлого нь болохоор хэдэн хүн үзсэн
За тэгээд тэрнийх нь одоо тиктийнх нь буюу хэр зарагдсан. Тэгээд тэрнийх нь үн хэд байсан. Тэрэн дээр нь орлон гараад ирнэ. Тэгээд өөрийнхөө зардлыг хасаад тэндээс ашиг гарна. Тэгээд тэр ашигыг болохоор хуваачиж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол тийм модель бол угаасаа оршин тогтнодог. Netflix-ийн хувьд юугаараа өөр вэ гэхээр Netflix эзээч яг энэ киноноос би тэжний хэмжээний ашиг хүртсэн гэсэн тийм модель бол яг кино болгон дээр бол гарах юмч боломжгүй. Тэр чинь одоо хэдэн 10,000 кинонуудыг байнга ингээд лиценз хийгээд тэгээд тэрнээсээ ингээд дистрибьют хийгээ явж гин. Өөрийнх нь гол одоо бизнес модель орлого нь болохоор хүмүүсийн subscription байгаа тийм ч учраас урд өмнө иймэрхүү төрлийн одоо модель ерөөсөө production компаниудтай хийж байгаагүй юм билээ. Хойлоо нөгөө өмнөх сэдвээр Warner Bros-тай хамтын ажиллагааны талаар дурдж байхдаа нөгөө орлогын хуваарлтын талаар ярьчихсан. Тэгэхээр яг энэтэй уялдуулан асууя. Ер нь Netflix яаж одоо энэ кино production teamдтэй одоо орлогын хуваарлтын болоо ашиг нь яаж хүртээд юм болоо. Тэгээ энэ одоо болж байгаа жишээг ер нь цаашид үргэлжлэх төлөвлөлтөй байгаа юу? Тэгэхээр миний ойлгосноор бол нэг тийм гурван төрөл байгаа. Эхнийх нь болохоор яг Netflix өөрөө тухайн одоо киног яг produce хийгээд тэгээд өөрөө produce хийсэн чинь мэдээж оюуны өмчийн өөрөө 100% мэдээж хүртнэ гэсэн үг. Тэгээд тэрийг өөрийнхөө Netflix дээр distribute хийж байгаа тэр болохоор эхнийх нь модель бүх юм яг өөрөө хийж гэнэ гэсэн үг хоёр дахь нь болохоор ямар нэгэн одоо гуравдагч production компанитай хамтраад тэгээд тэр бүтээгдэхүүнийг буюу тэр киног болохоор лицензийг худалдаж авч байгаа. Тэр лицензийг нь болохоор хоёр аргаар худалдаж авна. Нэг бол яг дэлхийд даяар буюу глобалаар худалдаж авч болно. Нэг бол яг нэг regional байдлаар одоо зөвхөн Солонгост ч юм уу, зөвхөн Америк ч юм ингэж гаргаж болт юм блэ. Энэ болохоор одоо энэ Ben Affleck, Matt Damon-тай хийсэн гэрээ нь болохоор одоо дөрөв дэх төрөл гэх юм уу. Тэр нь болохоор лицензийг мэдээж худалдаж авч байгаа. Яг киног нь болохоор Ben Affleck, Matt Damon-ийн production компани бол хийсэн. Тэрнийх нь лицензийг худалдаж аваад globally дэлхийд даяар худалдаж аваад тэгтээ тэрэн дээр нь хэрвээ үзэлт хандлага сайн байх юм бол нэмж одоо бонус өгнө гэсэн ийм хандлагатай байгаа. За тэгээд чиний сүүлийн асуулт болохоор иймэрхүү ерөнхийдөө жишгүүд ирээдүйд болох уу гэх сайн мэдэхгүй байна. Гэтэ би ч нэг зүгээр жишээ хэлье. Squid Game гэд одоо дэлхийд дахныг ер нь байлдан дагуулсан нэг кино байна маш том цуврал болсон. Одоо бол ингээ франчайз болчлоо шүү дээ. Франчайз болчлоо. Тэгэхээр Солонгосын production компани энийг хийсэн. Тэгээд Netflix болохоор Squid Game хийсэн. Тэр production компани болохоор нийтдээ нэг $25 сая өгсөн юм шиг байгаа. Тэгсэн чинь энэ тэгтээ тухайн үед энэ киног тийм амар болно гэж global одоо бүүн болно гэж бол бодоагүй л ах л та. Тэгээ $25 сая ингээ өгсөн. Тэгсэн чинь нийтдээ 28 хоногийн дотор буюу одоо 1 сарынх нь тэр үзэлтийн хэмжээ болохоор 142 сая одоо гэр ах буюу household-д үтсэн байгаа байхгүй юу. Тэгээд нэг жилийнх нь ингээд үзэлтийн цагийг аваад үтсэн чинь Squid Game гэдэг series чинь болохоор 1.6 тэрбум цагийн одоо үзэлттэй байсан байгаа байхгүй тий. Тэгээд Netflix нь болохоор өөртөө одоо нэг дотооддоо өөрийнхөө нэг хөрөнгө оруулалтын одоо өгөөжийг бас хардаг нэг тийм юу байж тээ тий. Тэгсэн чинь тэрэн дээрээ энэ кино бол одоо нийт Netflix-дэд бараг $900 сая одоо ашиг авчирсан кино байна гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд Squid Game яг киног нь хийсэн тэр production компани $25 сая өгсөн мөртлөө өөрсдийнх нь одоо дотоод ойрлого нь бараг $900 сая байгаа байхгүй юу. Тэрийг яаж хэмжиж ийнэ гэхээр одоо нийт одоо хичнээн одоо үзэлт байна. Хичнээн хүмүүс одоо subscribe хийсэн байна. За тэгээд нөгөө хоёлаас дээр ярьжсэн нөгөө Netflix чинь өөрөн гэсэн нөгөө Disney шиг бас нөгөө film Netflix House-тай болсон. Тэр дотроо болохоор энэ franchise-ийнхаа бүтээгдэхүүнийг тавьчихсан тий. Park market хийцэн. Тэгээд энэ бүгдээс ингээ орж байгаа орлого нь болохоор $900 сая гэж байгаа тийм учраас хүмүүс ер нь агуу тийм бухимдалтай байсан. Ялангуяа энэ producer content creator хүмүүсүүд яагаад одоо ингээд бид нэр нөгөө нэг ерөөсөө энэ үзэлтээс нөгөө эхлээл мөнгө аваад байдаг. Тэгтээ ингээд нөгөө нэг сайн ингээд явхаар одоо тэр нөгөө нэг performance-аас нь ашиг яагаад бид нар авч болохгүй байна вэ гэсэн маш их бухимдлууд ерөөсөө гарсан. Тэгэхээр энэ бухимдлыг ерөнхийдөө жоохон дарах маягтай манай хүн Ripтэй энэ кинон дээр бол яг иймэрхүү profit sharing ашигын хуваарлтын ийм модельийг бол хийлээ. Гэхдээ ирээдүйд миний бодлоор Netflix-тэй иймэрхүү төрлийн одоо дийл хийхэд илүү хэцүү л болж магадгүй. Ялангуяа хэрвээ Netflix Warner Bros-ыг худалдаж авах юм бол улам л том монопол болох гэдэг шиг харагдаж байна. Том зураг харах юм бол ер нь жоох маркетингийн үйл ажиллагаа хийж байгаа юм болоо гэж бодож байна юм байна тий. Rip-ийн уусаа Squid Game-тай харьцуулах юм бол төдийлөн бас одоо дэлхийн гэдгийг хамарсан кино болж чадаагүй. Rip-ийг бол хинч үзэх байгаа юм байна. Би л үзээгүй. Тэгэхээр
энэ дээр одоо ашиг гүйцэтгэх суурилсан ашиг нь бол мэдээж бага л гарч тарах бах тий. Эсвэргээр томоохон сурал кинонууд дээр хэрэг ийм бонус таргаад эхлэх юм бол линчүүд Netflix алдагдaltaд орох уу. Тий, рэп киногоороо алдаршаагүй, артлынхаа нөгөө нэг дийлэрээ алдаршлаа гэх тийм ярианад гараад. За ерөнхийдөө энэ 7 хоногийн танилцуулсан хуулийнхын тайлбарласан 5 мэдээ юм байна. Тэгээ манайхан бас ер нь бид хоёрын 5 танилцуулсан мэдээтэй холбогдолтой одоо тий санаа сэтгэл байвал манай комментээр бичиж үлдээгээрэй. Окей. За дараагийн уулзъя тий. За бай.